За тэгэхээр дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Өмнөх бичлэгээр Derrick Rose болон Ja Morant нарыг харьцуулсан шүү дээ. Тэгээ энэ удаагийн бичлэгийн одоо хэн нийлүүгээр Allen Iverson болон Kyrie Irving хоёр байна. Бас л мөн тэгээ хүн болгоны хоорондоо мэтгэлцдэг сэдв. Тэгээд бичлэгэндээ орцгоё. За мэдээж хамгийн түрүүнд статистик бол тухайн тоглогчийг ер нь бол яг ямар хөө тоглогч байдгийг маш сайн харуулж чаддаг. За тэгээд Kyrie-гийн статын хувьд бол 27.4 оноо, 6.9 ассист, 5.2 ребаунд, 1.8 блок, 1.5 стил тус ер нь бол дундчилж байсан байна. За тэгээд торгуулийн шидэлтийг 94.7%-тэй, 3 шидэлтийг 41.8%-тэй, тэгээд довтлооны үн 51 байна. Тэгээд нийт минут нь 38.2 минут нэг тоглолтод тоглож чадгаар байна. Тэгээ хамгийн чухал үзүүлэлт бол нэмэх хасах үзүүлэлт. Тэгээ Kyrie болохоор 1838 нэмэх байна. Үнэхээр бас ашигтай тоглож чадчих байна. Тэгээ энэ бүгд маань яг ингээ карьерийн яг дунджилт биш. Яг ингээд карьертай хамгийн дээд одоо үзүүлэлтүүд гэсэн үг. Хараа Iverson болохоор 33 оноо, 7.9 ассист, 4.9 ребаунд, 1.3 блок, 2.8 стил тус энэ бол дундчилсан байна. Харин торгуулийн шидэлтийг 88.5, 3 шидэлтийг 34.7, тэгээд довтлооны үн 57.7% байна. Харин нийт тоглосон минут нь болохоор 43.7 гэж байна. Бас их минут тоглолжээ тий. Тэгсэн мөртлөө нэмэх хасах үзүүлэлт нь болохоор нэмэх 799 байна. Ер нь бол Kyrie-г бол арай ашиг багтай ч юм уу тий. За тэгээд Iverson-ы тоглосон минут тэгээд яг нэмэх хасах үзүүлэлтийг харахад Kyrie-гаас баг ялгаагүй юм шиг мөртлөө арай илүү байгаа учраас Iverson-д 1 оноог нь өглөө. За хоёр тэгэхээр тухайн хоёр тоглогчийг хэр атлетик, хэр хурд хүчтэй, хэр одоо өсрэлт сайтай вэ гэдгийг одоо тодорхойлох болно. Тэгэхээр Iverson цагт 1869 миль хурдалж чаддаг. Энэ нь болохоор 438-40 ярд гэсэн хэмжээ юм аа. Тэгэхээр ер нь бол бас нэлээд хурдан гэсэн үг. Мөн Iverson-ы vertical jump нь 41 инч байдаг юм байна. Ер нь бол бас залдаг, леп хийдэг, тэгснэ маш өндөр үсэрдэг, тэгээ тогтдог. Тэгээд тоглолтын төвцөөнөр нь бол ихэнх хүн мэднэ. Харин яг NBA-с авсан мэдээлэлээр бол Kyrie цагт 20.7 миль гүйж чаддаг гэж хэлсэн байна. Яг нөгөө цаг дуусах үедээ уралдаад тэг бүртгэлээрээ тэг 20.7 гүйсэн байна. Харин Kyrie-гийн vertical jump-ийн хувьд бол тэрээр next тийм өндөр үсэрдэг биш юм байна. 34.5 инч гинэ. Өндөрийн хувьд бол Kyrie 6.2, Iverson болохоор яг 6 фит байна. Одоо энэ дүгнэлтээс ер нь бол Iverson Kyrie-гаас арай илүү атлетик гэдэг дүгнэлтэнд хүрээд Iverson-д дахиад нэмэлт 1 оноог өгч байна. За тэгэхээр 3 болохоор clutch байдал. Тэгээд Kyrie-гийн одоо clutch-ийг дүгнэхэд анаа Curry-гээс ч илүү байдаг юм байлээ. Clutch-ууд авч байгаа ногоороо. Тэгээд Kyrie-гийн шууд залтнаасаа авч идэж байгаа одоо оруулсан онооны одоо хувь нь болохоор 55.3 байдаг юм байлээ. Энэ болохоор энэ бол маш өндөр гэсэн үг. Тэгээд Iverson-ы талд ер нь бол clutch тал дээр ер нь бол нэг тийм тодорхой оноо байдаггүй. Гэхдээ энэ бол Iverson-аас нэлийн clutch гэж дүгнэдэг. Ер нь л Kyrie-г арай барахгүй юм байлээ. Тэгээд ер нь бол залтаасаа авч байгаа шидэлтэн дээр ч Kyrie Iverson-аас нь хамаагүй илүү байдаг юм байлээ. Тэгэхээр ер нь залт clutch дээр Kyrie арай илүү гэж дүгнэлээ. Дөрөвд awards буюу одоо шагналууд байгаа. Одоо ямар шагналууд авч ирсэн бэ тийм. Одоо Kyrie болохоор 16 оны авраг, 8 удаагийн All-Star, тэгээд All-Star Game-ийн MVP, тэгээд бүх NBA-ийн 2-р баг, бүх NBA-ийн 3-р багт 2 удаа сонгогдож байсан. 50-40 клубын тэгээд Rookie of the Year, тэгээд Rookie-ийн 1-р багт орж байсан. Тэгээд 3 шилдэг тэмцээний авраг, тэгээд Америкийн бүх одоо тамирчдын игнэн чигсэж байжээ. За тэгээ одоо өнөөдрийн дугаарын яг 2 тоглогчийн ялгаа нь яг энэ дээр гарч байгаа. Iverson болохоор MVP-тэй 11 удаагийн All-Star. Тэгээд All-Star-ын 2 удаагийн MVP, тэгээд 1-р багт 3 удаа
2 дугаар багт бас 3 удаа нэрлэгдэж байж тэгээ Rookie of the Year авч байсан. Rookie-ийн 1-р баг тэгээ онооны лидер 4 удаа болж ижээ. Гөө ингээ стилийн лидер хүртэл 3 удаа болж тэгээ NBA-ийн топ 75 тоглогч нэг. Тэгээд Philadelphia 76ers тэгээ 3 дугаартай одоо jersey-гээ retire болгосон. Тэгээ үнэхээр хэлэхгүй галгаа. Яг үндэ Kyrie Iverson-аас илүү залдаг байж боловч яг хөв тоглогч те яг баталж харуулсан юмны тал дээр одоохондоо Iverson арай илүү байх шиг байна. Тэгээ Kyrie энэс ч одоо ингээм амжилтыг давж болно болохгүй зүйл гэж байхгүй. Тэгээд энэ бүгд Kyrie-аас хамааралтай. Энэ дугаарыг ялагчаар ялтчихв. Iverson байна. 399.